Орой мэндийг хүргэе. Байгаль орчны болон уур амьсгалын сэдвийг онцолж байна. Тэгэхээр өнгөрсөн 7 дугаар сард Монгол орны нийт нутаг дэвсгэрийн дийлэх хувьд нь хур ажилтны зэрэг өндөр, бороо бага орж хэд халт үүссэн. За харин энэ 8 дугаар сард гамшигын түвшинд хүрэхүйц хэмжээний бороо орж үерийн эрсдэлтэй тулгараад байна. За хавар зундаа үер усны аюул нүүрлэж өвлдөө зудын гамшигт хүрж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө гэдгийг бүгд мэднэ. За тэгвэл судалгаанаас харахад Монгол орны агаарын дундаж температурын хувьд за сүүлийн 45 жилийн хугацаанд 2.2 градусаар нэмэгдсэн байна. За энэ нь дэлхийн дундчтай харьцуулах юм бол 3 дахин их өсөлт гэдгийг судалгаагаар тогтоосон. За энэ байдал цаашид үргэлжлэх юм бол 21-р зууны эцэс гэхэд бол 5 градусаар нэмэгдэх ийм төлөвтэй байна. За мөн хурд үндэсний хэмжээг авч үзэх юм бол энэ 1940 оноос хойшоо бол 7-оос 10% буурсан ийм үзүүлэлт байна. Тэгэхээр цаашлаад гангийн давтамж ихсэж хөрсний чиг багасж байгаа юм уу үзүүлэлт байгаамаа. Тэгэхээр экосистемийн хувьд эмзэг бүтцтэй манай улсын хувьд уур амьсгалын энэ мэт өөрчлөлтийн нөлөөллүүд хүчтэй нөлөөлж за нийт газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд өртөөд байна. Цаашид уур амьсгалын өөрчлөлтийн энэ нөлөө улам бүр хурдтай явагдаж за цаашлаад бүр эрсдэл дагуулах эрсдэлтэй байгааг за судлаачид тогтоогоод байгаамаа. Жил бүрийн 7 дугаар сард нэг олон жилийн дунджаар тухайн жилд орох хурд үнцнийх нь 28 орчим орж идэг. За 8 дугаар сард бол нэг 24 орчим орж идэг. Тэгэхээр 7-8 сар бол энэ Монгол орны нэг жилд ордог нийт хурд үнцний нэг 50-аас дээш нь бас энэ 2 сард ордог ийм одоо Монгол орны хамгийн одоо хурд үнц ордог сар байна шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн 7 дугаар сард ерөнхийдөө одоо хурд үнцний хувьд бол нийт нутгаар бол 47.3 мм хурд үнц нийт нутгаар дундчлаад аваад үзэхэд ийм хурд онц орсон байна. За энэ нь ингээд олон жилийн дундчтайгаа ингээд харьцуулаад үзэхээр өмнөх жилээс 26%-аар олон жилийн дундчаас 7.9%-аар бага хурд онц орсон байна. За мөн түншлээ энийгээ дагаад агаарын температур нь бас мөн олон жилийн дундчаас 1.1 олон жилийн дундчаас 1.1 градусаар тулаа. Энэ цаг агаарын нөхцөл байдлын маш эрчимтэйгээр хувьсан өөрчлөлтөйгөө холбоотойгоор цаг үрийн байгуулагч гэсэн үнд тогссон одоо арга хэмжээг аваа явуучих хэвээр. Бид нэр энэ илүү одоо Монгол улсынхаа нутаг дэвсгэр дээр байгаа ажилтны сүлтэйгээ улам одоо тэлэх гэдэг ч юм уу те автоматжуулах энэ үйл ажиллагааг хэрэгжүүлснээр энэ цаг агаарын урьдчилсан мэдээний чанар таарсан. Энийгээ дагаад бас сайжрах нөхцөл бүрдэх юм байна. Германы экологч Эрдэмтэн за Монголын экосистем нүүрлэж байгаа сүрлийн аюул нэртэй судалгаа хийсэн байна. Энэ судалгаанд 2800 гаруй иргэнээс асуумж асууж судалгаа авахад нийтдээ иргэдийн бол 46.6% нь буюу 50 орчим хувь нь нөлөөлсөн сүүлийн 10 жилд уур амьсгалын өөрчлөлт нөлөөлсөн тэр дундаа амьдрал амжиргаанд нь нөлөөлсөн гэж хариулсан байна. За мөн нэгдсэн үндэсний байгууллагын олон улсын шүүхээс өнгөрсөн 7 дугаар сарын 23-нд хийсэн мэдээлэлтэй улс орнууд байгаль орчноо хамгаалах үүргээ биелүүлээг бол хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг онцолсон юм шинэ мэдээлэл. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын гол баримт бичигт байгаль орчинд хор учруулсан бол үйл ажиллагааг нэн дээр зогсоож дахин давтахгүй гэдгийг баталж учирсан хохирлын хэмжээнээс шалтгаалж бүрэн нүхэн сэргэнэ гэж мөн тусгасан байт юм байна. Улс орнууд байгаль дэлхийг хамгаалж уур амьсгалын өөрчлөлтийг сөрөнд тэсвэрлэхэд арга хэмжээ авч чадаагүй эсвэл үүргээ биелүүлээгүй бол олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн хэрэг болно. Байгаль орчноо хамгаалах нь үндэстэн улс болгоны үүрэг. Цэвэр аюулгүй тогтвортой байгаль орчинд амьдрах нь хүний үндсэн эрх юм. Өөр бусад орны буруутай үйл ажиллагааны улмаас уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж хохирч байгаа улс орон тухайн улсын эсрэг олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. Тэгэхээр сүүлийн 45 жилд хүйтэн өдрийн тоог харах юм бол яг манай улсад үзүүлж байгаа нөлөөллөг харуул хүйтэн өдрийн тоо 15 хоногоор буурсан. За харин халуун өдөр 24 хоног нэмэгдсэн байна. Энэ өөрчлөлтийг харах юм бол Монгол орны хэмжээнд энэ уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгаа нь бусад улс оронтой харьцуулахад 2 дахин их эрчимтэй буюу за Монгол улс орны хувьд бол за эрсдэлтэй ийм нөхцөлд багтаж байгаа юм байна. За энэ удаагийн байгаль орчны буланд уур амьсгалын нөлөө өөрчлөлт Монгол улсын хувьд хэрхэн явагдаж ирсэн. За цаашлаад ямар эрсдэлтэй байгаа талаарх мэдээллийг хүргэлээ.